манай өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн иргэн гол дур бол Дун Вэньхуй гэдэг эмэгтэй. Тэр Хиттийн Шанши мужийн нэгэн хөдөөгийн тосгонд төрж өссөн. Амьдрал нь чинээлэг биш байсан ч эцэг их нь бие биедээ үнэхээр их хайртай. Ах дүүс нь хоорондоо эвтэй, дулаан уур амьсгалтай айл байлаа. Вэньхуй айлын 2 дахь хүүхэд байсан. Дээрээ эгчтэй, доороо дүүтэй. Гэр бүлийнхнээс их сургууль дийлэх шалгалтыг давж чадсан ганц хүн нь Вэньхуй өөрөө байсан. Энэ нь зөвхөн гэр бүлийнхэн төдийгүй бүх тосгонд асар их бахархал болжээ. Хүмүүс түүнийг харж бахархаж биширч байлаа. Тосгоныхны нүдэнд Вэньхуй бол чадaltaй, хөдөлмөрч, их зоригтой залуу эмэгтэй байв. Түүнийг бусдаас онцгой гэж ярьдаг байсан нь зөвхөн сурлагаараа биш. Тэр насандаа баймгүй тайван, төлөв, насан турсан мэд ухаалаг харагддаг байсантай холбоотой. Боловсрал хүний хувь зайг өөрчилж чадна гэдэгт тэр гүн итгэдэг байсан учраас Вэньхуй багаасаа л өөрийнхөө амьдралыг өөрчилж гэр бүлийн ядуурлаас гаргана гэсэн тодорхой зорилготой байжээ. Тэр үнэхээр төсвөртэй зан чанартай, гэхдээ хизээч өнгөрөө байгаагүй. Асар их дарамтыг ганцаараа даад сурсан, гомдлогыг мэдтгүй хүн байв. Түүний амьдрал чимээгүй хүн боловч тууштай урагшилж байлаа. Их сургуулийн шалгалтаа өгсөн дараа Вэньхуй анагаахын сургуульд хэлсэн орсон. Энэ бол өөрөө хэцүү зам. Харин ардал, танилтал, дэмжлэг огт байхгүй өдөөнөөс ирсэн охины хувьд бүр ч амаргүй байлаа. Хатуу дэг журам, их дарамт дунд өнгөрсөн тэр жилүүдийг Вэньхуй шантралгүй давж гарсан. Төгсөөд тэр олон шаттай амьдсан шалгаруултыг давж эцэст нь Сианотын нэр хүндтэй эмнэлэгт ажилд орж аль бие усны бүртгэлтэй байнгын ажлын байртаа сүлэгч болсон. Ийм ажлын байранд хүрнэ гэдэг олон хүний хувьд мөрөөдөл төдий зүйл байсан. Харин Вэньхуй түүнд боддоор хүрсэн байв. Энд нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй. Хиттийн том хотуудын харгас ширүүн өрсөлдөөний орчинд ард тал, танил тал огт байхгүй хөдөөнөөс ирсэн нэг охин ингэж амжилтанд хүрнэ гэдэг үнэхээр ховор тохиолдол юм. Гаднаас нь харахад тайван, даруухан энэ амжилтын цаана бусдын төсөөлж барамгүй их зовлон байсан. Ажил орсныхоо дараач Вэньхуй оюутан байх үеийнхээ цахилга баттай амьдралын маягийг хадгалсаар байлаа. Мөнгөө дэмий мэнд үрэхгүй бүх зүйлийг нарийн төлөвлөн дур зоргоороо хайн амьдрахыг огт шүрдэггүй байсан. Сар бүр тогтмол эцэг их рүүгээ мөнгө явуулна. Игч дүүдэж байнга тусалдаг байв. Ингээд Вэньхуй аажмаар гэр бүлийнхээ хамгийн найдвартай тулгуур болсон. Том жижиг ямар ч асуудалд хүмүүс хамгийн түрүүнд түүнд найддаг байлаа. Сианотод чихнээсээ суушхын тулд тэр олсон бүх мөнгөө шахуу хадгалдаг байв. Үеийнх нь одоо ч ээж авдаа найдаж байхад Вэньхуй өөрийн хүчээр Сианотод жижигхэн байр авч чадсан байлаа. Эцэг их төрөл садныхын нүдэнд тэр бол гэр бүлийн хамгийн том бахархал. Огт санаа зовох шаардлагагүй охин. Өөртөө найдаж чаддаг, насан турш найдвартай хүн. Амьдрал нь төгсмөд харагддаг байсан ч Вэньхуйгийн хэд төвчээртэй зан нь түүний хамгийн аюултай сул тал байлаа. Зөв амьдралын төлөө явж ирсэн тэр өөрийн бүх зовлон чимээгүй хүн ганцаараа үрд суржээ. Гаднаас ирэх муу зүйлээ тулгархад тэр тэмцэх, тусламж гуйх биш, зүгээр л шүд зүүн төсдөг. Тэгээд Жая гэдэг хүнтэй уулзсан мөчөөс эхлэн хар дарсан зүуд аажмаар эхэлсэн юм. Жая бол Вэньхуйгаас 1 насаар дүү, ойролцоох тосгоны залуу байлаа. Гэхдээ түүний амьдралын зам Вэньхуйгаас тис өөр. Дунд сургуулаа төгсөлгүй, сургуулаа орхиж багасаа л тэнэж эхэлсэн. Тогтсон ажил мэргэжилгүй, тодорхой зорилгогүй, өдөр хоногоо төр зургийн хар ажил хийж өнгөрөөдөг. Ихэвчлэн ачааны машин барин, орлогогүй, тогтворгүй, заримдаа хоолтой, заримдаа өсөглөн. Хувийн амьдрал нь ч бас замбраагүй. Маш залуугаараа гэрлэж 2 хүүхдийн эцэг болсон ч ямар ч хариуцлага хүлээдгүй нэгэн байв. Шударгаар хөдөлмөрлөхөөс зайлс хийсний улмаас Жая хурдан хугацаанд өрөнд орж эдийн засгийн хувьд бүрэн нурсан. Эхнэрээсээ салж амьдрал нь яг л дайны талбар шиг замбраагүй болжээ. Вэньхуй бол өөрийнхөө хүчээр амьдралаа авч явж чаддаг хүн байсан. Харин Жая бол хэн нэгэнд наалдаж байж л амьд үлддэг. Өөрөө юу ч бүтээж чаддаггүй нэгэн байлаа. Түүнд тогтвортой мөнгө, төшхөн хэрэгтэй байв. Өөрийн замбраагүй амьдралыг санхүүжүүлэх суурь. Харин гарал үүсвэл боловсрал, үнэт зүйл гээд бүх талаараа энэ хоёр угаасаа нийлэх учиргүй хүмүүс байсан. Гэвч 2019 онд хувь тавилан гэнэт эргэж Вэньхуйг энэ харгас замд оруулсан юм. Вэньхуйгийн үеэлэгч нь дүүгийнхээ гэрлэх асуудалд санаа зовж сайн санааны үүднээс түүнийг
Жаяогийн нэг найзтай танилцуулахыг хүссэн байв. Харин Жаяо бол зүгээр л зуучлагч байх ёстой хүн. Жаяо Вэньхуйг анхаарамгцаал түүнийг амархан удирдах, ашиглаж болох хүн гэдгийг мэдэрсэн. Түүний хувьд Вэньхуй хүн биш, зүгээр л байсан. Тэр Вэньхуйгийн бүх давуу талыг нэг бүрчлэн харсан байна. Доктортой ажилтай, төрийн байгууллагын сувлагч, хүмүүсийн итгэл хүлээсэн мэрэгчил, цайлган сайхан сэтгэлтэй. Харин хамгийн чухал нь түүний энэ чимээгүй, төвчээртэй занг амархан ашиглаж, атгаж болно гэж харсан. Тэр зуурчлагч байхыг хүсээгүй, боломж гармагц, өөрөө танилцахыг хүссэн байна. Ингээд Жаяо жүжиглэж эхлэв. Үг бүрээ, үйлдэл бүрээ, сэтгэл хөдлөлөө хүртэл нарийн тооцоолно. Тэр Вэньхуйгийн хамгийн том сул талыг маш хурдан олж харсан. Вэньхуй хайр дурлалын тал дээр огт туршлахгүй байлаа. Тийм болохоор гинэн өөрийгөө хамгаалж чаддгүй нь Жаяогийн хувьд хамгийн амархан бай болсон юм. Жаяо үүнийг ашиглаж халамжтай, төвчээртэй, анхааралтай мэт дүргсгэн сувлагч бүсгүйд аажмаар ортож эхэлсэн. Энэ хугацаанд тэр өөрийн жинхэнэ үннийг бүрэн нууцлсан. Өмнө нь гэрлэж байсан 2 хүүхэдтэй өрөнд унсан гэдгээ огт хэлээгүй. Харин өөрийнхөө их чадал, их мөнгөгүйч бусдыг ойлгож чаддаг, халамжтай, мэдрэмжтэй, хайртай үнийг нэгдүгээр тавьдаг эр хүн мэтээр харагдулав. Ингэж тэр дулаахан найз залуугийн дүргсгсэн. Хайрын төлөө золиос гаргаж хичээж хөдөлмөрлөхөд бэлэн хүн мэт. Цайлган цангаасаа болж Вэньхуй хурдан итгэсэн. Харин өөрийгөө хамгаалах хэрэгтэйгээ огт мэдээгүй юм. Ингээд Вэньхуй Жаяогийн маш нарийн тавьсан өрхөнд алхамаар гүнзгий орж аюулайг дэрэгдэнд ортож байгааг огт мэдлгүй явж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Жаяогийн жинхэнэ төрх ил гарч эхэлсэн. Жаяо өмнө нь гэрлэж байсан 2 хүүхэдтэй гэдгийг Вэньхуй мэджээ. Вэньхуй хайр дурлалд цэвэр, шударга байх ёстой гэж итгэдэг хүн байсан. Тиймээс энэ үннийг мэдхэд бүх итгэл нь нэг мөсөн нурсан. Ер нь бол эндэл дуусах ёстой, хин ч ийм үед сална. Гэвч Жаяо ийм их залтай, ичгүүргүй байж чадна гэдгийг хинч таамаглаагүй. Вэньхуйг урт хугацааны мөнгөний их үсэр болгон барьж үлдэхийн тулд Жаяо шууд л галзуурсан мэт хөдөлсөн. Тэр гэрлүүгээ очиж өрхийн бүртгэлийн дэвтэр гэрэлтийн гэрчлэгээд байгаагаа ухаж гарган хуучин их нартай яаралтай гэрэлтэд салгуулахыг шаардав. Өөрийн 2 хүүхдээ жасрамжтай аваагүй. Энэ бол хайр дурлалын төлөөх золиос биш. Энэ бол зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөөх харгас шийдвэр байсан. Гэрлэл салгах бичиг баримтаа дуусгасны дараа Жаяо Вэньхуй дээр очив. Түүний өмнө өвдөг сөхрөн унаж, чангаар уйлж, улмс туслуулан "Би чиний төлөө бүхнээ орхисон. Би бүх амьдралаа хайсан. Би зүгээр л чамтай хамт баймаар байна" гэж хэлжээ. Сайхан сэтгэлтэй Вэньхуйд энэ маш хүн цохилболсон. Хайр шиг харагдсан ч үнэндээ дарамт байв. Ийм жүжиглсэн хайрыг хүмүүс заримдаа чин сэтгэл гэж ойлгодог. Гэхдээ үнэндээ энэ хайр биш, харин бусдыг ашиглах зан юм. Өөрийн зорилгод хүрэхийн тулд ямар ч арга хэрэглэхэд бэлэн, хариуцлага гэдгийг ойлгодгүй, бусдад учрах хор уршгийг огт тоодгүй зан. Өвдөх сөхрөн уйлж, өөрийгөө бүхнээ золиослсон хүн мэт харуул зогсох Жаяогийн өмнө Вэньхуйгийн хамгийн эмзэг тал ил гарсан. Тэр өөрөө ч нулимс туслуулан уйлжээ. Яг тэр мөчөд ухаанаас илүү сэтгэлэн төрүүлсэн юм. Түүний нүдэн Жаяо луурч юм биш, харин алдаа гаргасан, одоо цэцрах гэж байгаа хайрын төлөө бүхнээ өгсөн хүн мэт харагдсан байна. Жаяо Вэньхуйгийн байранд ичгүүргүйгээр нүүж орсон мөчөөс жинхэнэ хар дарсан зүуд эхэлсэн юм. Өмнөх халамжтай дүр алга болов. Өөрийнхөө бүтлгүй амьдралыг нуухын тулд Жаяо Вэньхуйг хянаж эхэлсэн. Эцэст нь түүний амьдралыг бүхэлд нь хатгсан байна. Ажилгүй өртөө байсан болохоор Вэньхуйгийн мөнгийг өөрийнх мэд үздэг болсон. Вэньхуйгийн олсон нэг ч төгрөг түүний гараар дамжих ёстой болсон. Орлого зарлах гээд бүгд хожим цагдаагийн мөрдөн шалгал, гэр бүл санхүүгийн тооцоог ил болсон баримт үнэхээр аимшигтай байлаа. Ердөө хэдхэн жилийн дотор Вэньхуйгийн хөдөлмөрлж олсон ойролцоогоор $80,000 Жаяо гэдэг энэ хүн бүгдийг нь үрсэн байжээ. Үүний зэрэгцээ Вэньхуйгийн өөрийнх нь царын хэрэглээ $280 ч хүрдэггүй байв. Тэр өмнө гоо сайхан дуртай, сайхан хоол идэж, хувцлах дуртай, энгийн л нэг залуу эмэгтэй байсан. Гэтэл олон жилийн турш сайхан хувцас авч чадахгүй, ресторан битгий энгийн олж идэж чаддгүй болжээ.
$11 бодоолог таалагдсан ч амьдрахыг нь хүлээгээд байж л авдаг байсан. Вэньхуй яг л ажилсаг зүгүй шиг өдөр бүр хөдөлмөрлөж тусал туслаар бал цуглуулж байхад ард нь шуналтай шимэгч зууралтан бүхнийг сорж байлаа. Найз залуугийнхаа нэр төрийг хамгаалахын тулд Вэньхуй гэр бүлдээ нэг ч удаа үннээ хэлээгүй. Тэр дуугүй байж бүхнийг ганцаараа үрсэн. Гэхдээ түүний энэ дуугүй байдал нь Жаяаг улам зоригжуулж хүснээрээ дээрлэхэж болно гэж итгэхэд нь хүргэжээ. Мөнгөний дарамт хүчрхийлэл болж хуурсан. Жая Вэньхуйг бүрэн захирахыг оролцсон байна. Вэньхуйгийн утсыг ямар ч үед ямар ч шалтгаангүй шалгана. Сошиалд нь ямар нэг эрэгтэй хүн лайк дарсан байвал эсвэл ажилтай холбоотой энгийн л харилцаа байхад Жая галзуурсан битуурлана. Заримдаа Вэньхуй найзтайгаа дэлгүүр орсноо мэддэггүй гэдэг шалтгаанаар зодуулж байв. Эхэндээ зөвхөн алгадаж эхэлсэн. Дараа нь боох, дараа нь төмөр хоолой, эвхдэг сандал ашиглан зодох хүртэл хэрцгий болж дамжирсан. Зодох бүртээ Жая улам хэрэг сэтэрч хүчрхийлэл нь улам ширүүсээр байлаа. Удалгүй энэ нь онцгой зүйл биш. Өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Гэхдээ гэр бүлийнхнийхээ өмнө Вэньхуй үргэлж бат бүх хүн хэвээр байв. Эцэг эхийн санааг зовоодгүй охин найдвартай эгч нь байсан. Тиймээс туулж байсан бүх зовлонгоо тэр хамгийн хайртай хүмүүсээсээ хүртэл нууж ганц ч үг хэлж зүрхэлдэггүй байлаа. Зүгээр л чимээгүйхэн ганцаараа л тэснэ. Зөвхөн хинт ч харагдахгүй өдрийн тэмдэглэлтэй Вэньхуй бүх зүйлийг бичжээ. Миний бие сэтгэл үнэхээр их шархалсан. Үхээд дахин амьж байгаа юм шиг санагддаг. Өөрийгөө гинт алдаж байгаа мэдрэмж айлхан сүрдүүлэлт хоолой дээр хутга тулгасан тэр мөч. Зодсны дараа Жая дандаа өвдөг сөхрөн өргөдөлтөй уйлж уушлалгүй. Тэр хитгэн хүүдэн чичирхийлсэн өгүүлбэрүүд Вэньхуйгийн өдөр бүр шөнө бүр амьдарч байсан тамыг хэлчиж байлаа. Вэньхуйг амьд үлдэх боломжгүй болгосон хамгийн аимшигтай алхам бол Жая түүнийг нийгмээс бүрэн тасалж эхэлсэн явдал. Найзгүй, дэмжих хүнгүй, тулсан дуудах хинч байхгүй. Вэньхуй ганцаардаж хамгаалтгүй болсон үед Жая хамгийн хариг зарахыг сонгосон. Нууцаар зураг бичлэг хийж түүгээр нь түүнийг парцэлжээ. Хэрвээ чи салъя гэж ганц ч удаа ам нээвэл би энэ бүхнийг чиний ажлын газар руу явуулна. Интернетэд тавина. Чиний нийгэмд байх бүх замыг хаана гэсэн. Нэр төрөө маш их боддог. Төрийн байгууллагад ажилладаг Вэньхуйд энэ занал хэлэл амь насанд нь хүрэх мэт аимшигтай санагдсан. Түүний хамгийн их айцыг онож эсэргүүцэх бодолж төрөх боломжгүй болов. Гэхдээ энэ бүхэн үүгээр зогссонгүй. Жая Вэньхуйгийн бүх гэр бүлийн мэдээллийг бүрэн мэддэг байлаа. Чи цухтаавал надаар зовбол би танаа гэр бүлийг бүгдийг нь ална. Вэньхуйд цухтах тухай бодол төрөх бүрд айдсан түүнийг дахин бодит байдал руу татан буцаадаг байлаа. Гэхдээ үнэндээ тэр харанхуй өдрүүдийн дунд огтхонч гэрэл байгаагүй гэсэн үг биш. 2024 оны 3 дугаар сарын 26-ны үрээр Вэньхуй аав ээж руугаа шүндүүн залгасан нь түүний сүүлчийн найдлагын тухай байлаа. Айцаа давж тулсамжгүй чадсан ховорхон мөчүүдийн нэг. Вэньхуй аавдаа өөрчн Жая түүнийг бараг боож алах шахсан гэдгийг охин чичирсэн хоолоогоор хэлгээд аав нь дэлбэрэх шахан уралжээ. Аав нэхнэр хүү хоёртойгоо хамт цагдаа дуудлага өгсөн. Охиноо тэр газар савч гарах найдлага тэдэнд байлаа. Цагдаа нар ирээд хүний амь насанд аюултай хэрэг гэж үзээгүй. Зүгээр л хоорондын маргаан гэж хараад эвлэрүүлэх гэж оролцсон. Жая юу ч болоогүй юм шиг ашиглаж эхнэр нөхрийн маргаамыг тарагдуулав. Вэньхуй руу аимшигтай харж байсан ч энэ эргийг гэр бүлийн маргаан гэд цагдаа нар зүгээр өнгөрөөжээ. Жая гэр бүлийнхэнд нь өшөө авч магадгүй гэсэн айцаас болж Вэньхуй ганцаараа цагдаад очиж маргааш нь гомдлоо буцаа авсан. Тэр бүх гомдлоо дахин дотроо залгиж арайхийн зүгтах гэж оролцсон тэр аюултай газраа ахаад буцаж орсон юм. Яг энэ бүтлгүү тулсамжгүйсээ орлого нь Вэньхуйгийн зүрхэнд хамгийн үнээр үлдсэн. Тулсамжгүйс нь цагдаа дутсан ч тэр хамгаалагдсангүй. Тэр мөчөөс хойш Вэньхуйгийн толгойд ганц л хүйтэн бодол үлдсэн. Энэ дэлхий дээр надад аюулгүй газар байхгүй. 2 сарын дараа 5 дугаар сарын 6-нд тэдний хоорондын зөрчил эцсийн аргалдаа үрсэн юм. Энэ нь эмгэнэлт явдлын өмнөхөн эцэг их охиноо аварч үлдэх гэж хийсэн сүүлчийн орлого байв. Аав ээж нь гинэт охиныхоо гэрт орж ирсэн. Ятгаад ч хамаагүй авч гаргал гэж
Гэхдээ тэнд харсан зүйл нь тэдний зүрхийг бүр өвтгсөн. Чаяа тэр байранд яг л өөрийнх нь юм шиг ичгчгүй сууж байлаа. Түүний өмнө Вэньхуй чичирч айд сандарсан байдалтай бүр хоолойч идэд зүрхлэхгүй зогсно. Энэ дүр зураг эцгийнх нь хувьд тэсшгүй байлаа. Удаан хугацаанд туримтлагдсан уур аргаа барсан байдал нэгэн зэрэг тэсрэв. Тэр ширээг хүмүүрч зөвхөн арилжээ. Чамааг ингэж одож байхад чи одоо ч түнтэй хамт байна гэж үү? Тэр мөчөөс Чаяа жүжиглэхээ болсон. Вэньхуйгийн эцэг эхийн өмнө тэр даруухан гимсэн дүр хэсгсэнгүй. Яв гэж хэлэхэд тэр юу ч тоолгүй хүүтэн занлахиж эхэлжээ. Нэг нь өөх ёстой, чи өөх нь эсвэл би өөх нь. Вэньхуйгийн аав би нүдэ аниж өөхөөс нааш энэ гэрлэлтийг хизээж зөвшөөрөхгүй гэж хэлэхэд Чаяа тэгвэл өөх, чи өөхчихвэл бүх юм амархан болно гэв. Тэр байдал Чаяа гинэт нэг зүйлийг ухаарсан. Эцэг их нь байсаар байвал Чаяа Вэньхуйг бүрэн хянаж чадахгүй байсан. Тиймээс түүний гэр бүл хамгийн том саадан болж байв. Яг тэр мөчөд Вэньхуй ээж бас эцэст нь ойлгосон. Түүний өмнө зогсож буй хүн зүгээр нэг тус сорогч биш. Тэр бол хизээж дэлбэрч мэдэх бөмбөг. Хэрвээ энэ харилцааг одоо л таслахгүй бол зөвхөн өөрөө ч биш, эцэг их ах дүүс нь хүртэл хамт сүрнэ гэдгийг Вэньхуй ойлгосон. Дараагийн 1 сарын турш Вэньхуй гаднаа дуулууртай мэт харагдаж чимээгүй тэссэн. Гэхдээ дотроо тэр салхаар аажмаар бэлдэж эхэлсэн байна. 20-ны өглөө Вэньхуй яг л энгийн нэг өдөр шиг амьдралаа үргэлжлүүлсэн. Тэр энгийн л өдөр шиг бүхний жингээ өвдсөн, мөнгөө хатгаламж руу шилжүүлсэн. Гутлаа угаасан, маргааш олоо бэлдсэн байна. Гэхдээ яг доор нь харанхуй зогсоол түүний хин нэгэн хотож байгааг огт мэдээгүй. Чаяа алхахыг маш хүйтэн тооцоотойгоор төлөвлөсөн байлаа. Тэр найзаасаа машин зээлээд байнга авч явдаг хутгаа машин тийчихсэн. Мөн урдчлан бэлдсэн даавн хүншлэгч авч явсан байна. Чаяа чийг үнэрсэн харанхуй зогсоолд 8 цаг огт хөдөлгөөнгүй сууж хүлээсэн. Тэр урт цагийн турш түүний толгойд юу эргэлдэж байсныг хэн ч мэдэхгүй. Орой 7 цаг өнгөрөх үед ажлаасаа нэлээд ядарсан Вэньхуй гэртээ арих гэж байсан. Тэгтэл газар доорх зогсоол дээр хэн нэгэн түүний замыг хаан зогсов. Гинтийн энэ байдал түүнийг аимшигтай сандрал оруулсан. Олон нийтийн газар дуу гаргах нь асуудал тайрна гэж яасан уу? Ямар ч байсан Вэньхуй эцэст нь Чаяагийн машин суусан. Чаяа зүүн зүг рүү жолоодож хотын төвөөс аажмаар холцоор байлаа. Эцэст нь тэр Бакао дүүргийн хүн бараг явдггүй эзгүй уул зүрийн нэг буланд машинаа зогсов. Эргэн тойронд харанхуй айц төрүүлэм намгүм. Энэ удаа Вэньхуй чимээгүй байхыг сонгосонгүй. Тэр зориг гаргаад 1 сарын турш дотроо тээж явсан үгийг хэлсэн. Хоёулаа салъя гэжээ. Яг тэр мөчөд давчуу машины дотор жинхэнэ там эхэлсэн байна. Чаяагийн уур хилэн дэлбэрэхэд Вэньхуй амь тэмцэн эсэргүүцэж өөрийн амийг хамгаалахаар оролцсон. Дараа нь хийсэн шүүх хэмнэлийн дүгнэлтээр Вэньхуй цөхрөнгөө барж удганы эрийг нүцгэн гараараа барьсан тогтогджээ. Тиймээс алга нь гүнзгэж их цус алдсан байна. Гэвч тэр сулхан эсэргүүцэл утгыг зогсоолж чадсангүй. Утга Вэньхуйгийн хоолойг нэвт сөлбөж аимшигтай өвдөлтөөс гадна түүний амийг авч удсан. Аимшигт бүхнийг нүдэрээ харсны дараа Чаяа Вэньхуйг эмнэлэгт хүргэсэнгүй. Амийг нь аврах ямар ч оролдлого хийгээгүй. Харин урдчлан бэлдсэн даавн хүншлээ гаргаж түүний цогцыг чимээгүйхэн алхалсан. Дараа нь машинаа асааж Сианотын гудамжаар зориггүй эсэж эхэлжээ. 1 цаг гаруй турш Чаяагийн толгойд юу эргэлдэж байсныг хэн ч мэдэхгүй. Мэдэгдэж байгаа ганц зүйл бол тэр Вэньхуйг аврах гэж оролдоогүй. Тэр гэр бүлийнхэн рүүгээ залгасан, найз нөхөд рүүгээ залгасан байна. Гэхдээ ярьсан үгсэн замбраагүй, утахгүй, яг л бодлон сарниж, бодол түүх зохиож эхэлсэн хүн шиг байсан. Чаяа сэтгэл хөдлөлөө хянаж чадалгүй алсан. Хайртай хүнтэйгээ хамт өгөх гэж байсан. Хамт амиа орлох гэж байсан гэж цагдаагийн газарт очиж хэлжээ. 2025 оны 11-р сарын 3-нд эмгэнэлт явдлаас хойш бараг 1 жил хагасын дараа хэрэг Сианотын дунд шатны шүүхэд олон нийтэд нээлттэй хэлэлцэгдэв. Шүүх танхим Чаяа үсээ усуулсан, царайд хүйтэн, гэмшил харамсал гэх зүйл огт мэдрэхдэггүй байлаа. Санаатай хүн амныг хэрэгээр яллагдаж байсан ч тэр өөрийгөө амархын тулд болох бүхнийг хийв. Шүүх танхимд сууж байгаад
өмнөх мэдүүлгээ буцаа оногцааж аллах урдчлан төлөвлөгдсөн байсныг зөрвөдлөн үгүйсгэсэн. Тэр ингэж мэдүүлсэн. 16 инчийн утга бол гарынхаа өгцсөн арьсыг усах тоглоом байсан. Хүнжил авч явсан нь машин хүйтэн байсан учраас цалах маргаанаас болсон хэрэг. Тэр агшинд ухаанаа алдсан. Тиймээс үүнийг сэтгэлийн өөрлөөр үлдсэн хэрэг гэж үзэх ёстой гэжээ. Бүр ичхүүргүйгээр Вэньхуйд би маш их хайртай байсан. Түүнийг алсан хамт өвөхийг хүссэндээ харин өөрөө өвхөж чадаагүй гэж шүүхэд мэдэгдэв. Шүүх танхимд хохирогчийн талын өмгөөлөгч тэр даруй асуулт асуусан. Хин 16 инчийн утгыг гарын өвхөцсөн арьс хусгад ашигладаг юм бэ? Зуны бөхчим халуунд хин хүнжил авч явдаг юм бэ? Хэрвээ үнэхээр сэтгэлийн өөрлөөр алсан бол яагаад нэг цаг гаруй хот дундуур тойрч амийг нь аврах ямар ч орлого хийгээгүй юм бэ гэж асуулаа. Олон нийтийг улам уурлуулсан нэг зүйл байсан. Чаяагийн гэр бүл хэрэг ил босны дараа уушлал гуйхан байтугай интернетээр дамжуулан хохирогчийн гэр бүлийг дормжилжээ. Тэр Вэньхуйгийн дүүд манай хүү шоронд амар тавин харин танаа ихч аль хэдийн хүйтэн газар хэвтэж байна гэж бичсэн. Ийм хүн чанаргүй үгс гэр бүлийг нь маш их уурлуулсан байна. Шүүх хурлын үеэр Вэньхуйгийн эцэг их нөхөн төлбөр авахаас татгалзаж нэг ч төгөөг авахгүй гэдгээ мэдгдсэн. Тэдний ганцхан хүсэлт бол алуушны хууль ёсоор цаазаар авах. Шүүхийн гадаа эцэг нь чангаар ойрлсон. Тэр ойрлолд гуйлт байгаагүй. Охиноо алдсан энэ гэр бүлийн хувьд үлдсэн ганц нэр төрн байлаа. Шүүх явцын үеэр Вэньхуй амьд ахуйдаа бичсэн өдрийн тэмдэглэл олон нийтэд ил боллоо. Энэ нь Чаяагийн бүх шалтак худал үгийг бүр мөсөн няцаасан баримт болсон. Тэнд амьдралыг хайрладаг, ном унших дуртай, өглөөний цайгаа хүртэл нимба бэлддэг байсан нэгэн охин хүчирхийлэл айдсын дунд өдрөөр хэрхэн аажмаар мөхөж байсныг юу ч алгасалгүй бичсэн байв. Энэ нэрийг улс даяар олныг цочирдуулсан. Шаншийн мужийн сүлэгчийн алхахын хэрэг одоо ч эцсийн шийдвэрээ хүлээж байна. Шийдвэр хараахан гараагүйч өмнөх хэрэгүүдийг харуул Чаяа цаазын ал авах нь бараг тодорхой. Гэхдээ энэ бол зүгээр нэг хайр дурлалаас үүдэлтэй алга биш. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл, нийгэм яаж хандаж байгааг харуулсан эмгэнэлтэй тохиолдол. Ойр дотны хүмүүсийн дуугүй байдал хуулийн байгууллагад туслаагүй, тусламж гуйсан ч хэн сонсоогүй. 2025 оны 12 дугаар сарын 15-нд аав нь зүрх зориг гарган охиныхоо утсыг асаасан нь бараг эцсийн найдвар байлаа. Гар утсан дотор 25 зураг байсан. Бүгд хүчирхийллийн нотлохоо. Нүүд, цээж, гар, хуруу, нуруу, хөл, эрүүл үлдсэн хэсэг нэгж байгаагүй. Цагаан халаад өмсөн хүний аймаа авардаг байсан залуу совилогч урт хугацаанд бие махбод сэтгэл зүйн тамд чимээгүй тэсцээр ирсэн байлаа. Гэр бүлийнх нь эдгээр зургуудыг хараад харамсаж уйлсан. Эцэст нь бүх нотлохоог эмхэлж прокурорт өгчээ. Ийхүү энэ хэрэг ингэж дууссан юм. Гэхдээ энэ бол ганц хүний асуудал биш. Вэньхуй олон удаа тусламж гуйсан ч хэн ч хамгаалж чадсангүй. Хүчирхийллийг гэр бүлийн маргаан гэж үздэг хандлага дахиад чиний амийг авч явах ёсгүй юм. За ингээд өнөөдрийн бичлэг маань нүрээ дуусаж байна. Та бүхэн дараагийн бичлэгээ үзэх хүсвэл лайк, саба заавал дараад өгөөрэй.